Аимшигын киноны зураг авалтын үеэр болсон эвгүйцэм нууцлаг явдлууд. Аимшигын кинонууд хэдий үзэгчдэд аймаар байж болох ч киноны зураг авалтын үеэр тохиолдсон кино багийнхан учирсан золгүй явдлаас илүү аимшигтэй зүйл гэж үгүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн их амжилтанд хүрсэн кинонуудын зураг авалтын үеэр эсвэл багагүй хугацааны дараа хачин жигтэй айд сүргэн зүйлс тохиолдсон түүх цөөнгүй бий. Эдгээр нь зүгээр нэг ингийн тохиолдол уу? Эсвэл хэн нэгний хараал хүрсэн үү гэдэг нь одоо ч нууцлаг хэвээр байна. 10. Deposition 2012 онд бүтээгдсэн Deposition кинонд Supernatural цувралын од жүжигчин Jeffrey Dean Morgan тоглосон бөгөөд тус киноны үеэр жүжигчинд нэг л хачин мэдрэмж төрүүлэхээр зүйлс болсон хэмээжээ. Жишээлбэл зураг авалтын үеэр ямар ч шалтгаангүйгээр гэрэл асаж, сэвшээ салхи хүлээн хаалга гэмт хаагдсан гэв. Гэхдээ хамгийн аимшигтай нь кинонд хэрэглэгдэх бүх хэрэгсэл агуулгадж байсан агуулга тэр чигтээ шатсан явдал юм. Шалгалтаар ямар ч гал гарах их үүсвэр цэглгааны гэмтэл байсан гэж тогтоогдоогүй бөгөөд өнөө хүртэл галын шалтгаан нууц хэвээр үлдээж галын шалтгаан тодорхойгүй хэмээн тэмдэглэгдэжээ. 9. Exorcism of Emily Rose Dexter цувралын од Jennifer Carpenter 2005 онд Exorcism киноны зураг авалтын үеэр зочд буудлын өрөөний гэрэл өөрөө асаж унтарч байсан хэмээн мэдэгджээ. Мөн тухайн үед радио өөрөө асаж Pearl Jam-ийн Alive дуу явж эхэлсэн гэв. Кино багийнхан ч мөн радио зурагт өөрөө ассан гэдгийг баталсан бөгөөд дуу явахыг ч сонссон гэж. Айж төгссөн кино багийнхан радиог даруйхан буудлын өрөөнөөс гаргасан байна. 8. Conjuring кино нь 1970-ад оны Род аралдах Пероны гэр тохиолдсон бодит явдлаас сэтгэлэн бүтээжээ. Кино зураг авалтын үеэр Пероны гэр бүлийнхэн зочилж тэднийг ирэхэд гинтхэн хүчтэй салхи зөвхөн тус гэр бүлийг тойрон эргэлдэж байсан гэв. Үүнээс хэд хоногийн дараа жүжигчид кино багийнхны байрлаж байсан зочид буудалд галгаран нүүхээс өөр аргагүй хүрчээ. Киноны найруулагч Джеймс Ван нэг өрөө намайг ажиллаа хийж байхад нохоо маань нэг зүйл рүү тасралтгүй хуцаад байсан гэж мэдэгдсэн байна. Тэгээд найруулагч босон юу байгааг олж харах гэтэл ямар ч анхаарал татам зүйл байгаагүй гин. Гэсэн чи нохоо тасралтгүй хуцсаар хий хоосон зүйл рүү ширтсээр байсан гин. Мөрдөн байцаагчийн дүрд тоглосон Vera Farmiga кино зохиол түүнд эвгүй мэдрэмж төрүүлж байсан тул гэрлүүгээ авч яваагүй байна. 7. Twilight Zone жүжигчин Jennifer Jason Leigh-ийн талигач эцэг Vic Morrow 1983 онд Twilight Zone киноны зураг авалтын үеэр харамсалтайгаар амиа алдсан. Хамгийн хачирхалтай нь Morrow өөрийн үхлээ урьдчилан харж байсан гэдэг. Киног бүтээхээс жилийн өмнө Morrow $5 сая амь даатгалын мөнгө авч найз болон гэр бүлийнхэндээ киноны үеэр өөрт нь муу зүйл тохиолдно хэмээн сануулж байж. Үүнийг батлах шиг тус киноны зураг авалтын үеэр Morrow-ын дээр нисдэг тэрэг унан осолдож өөр хоёр ч жүжигчин амирсдсан байна. Энэхүү эмгэнэлт явдлыг шалган мөрдөх ажиллагаа маш удаан үргэлжилж тус ослоор нас барсан хоёр Вьетнам хүүхдийг кино багийнхан хууль бусаар оролцуулсан нь ээлжлэгдэж киноны зураач гол дунан шатах нисдэг тэргийг буруу тооцоолон зурснаас осол гарсан гэдэг нь тогтоогджээ. 6. Amityville Horror 1979 онд бүтээгдсэн Amityville Horror киноноос зураг авалтын үеэр тохиолдсон явдал илүү аимшигтай ажээ. Анхны Amityville кинон бодит явдлаас сэдвлэн бүтээгдсэн бөгөөд жүжигчин Джеймс Бролин, Маргот Кидер нар тоглосон юм. Бролин хэдий аимшигын кинонд тоглох сонирхолгүй байсан ч энэхүү хачин зүйл тохиолдсны дараа киноны саналыг хүлээн авчээ. Түүнийг кино зохиолоо уншиж яг аимшигын үйл явдал гарах хэсэгт очиход өмд нь үлгүүрээсээ гинт тунаж Бролин айсандаа гинт саналаасаа хүртэл болсон гэв. 2005 онд дахин уг киног Ryan Reynolds найруулан бүтээсэн ба зураг авалт эхлэхээс өмнө яг зураг авалт явагдах газрын нэрэгт нэг цогцос хэвдэж байжээ. Харин кино зураг авалтын үеэр кино багийн бүх гишүүд нэгэн зэрэг шөнийн 3 цаг 15 минутанд сэрцгээсэн байна. Хамгийн аимшигтай нь яг энэ цагт тус кинонд гардаг алуурчин аллага үлдэж эхэлдэг. 5. Poltergeist 1982 онд хийгдсэн Poltergeist киноны жүжигчдэд маш эмгэнэлт зүйл тохиолджээ. Бяцхан Carol Anne дүр тоглосон жүжигчин Heather O'Rourke, эгч Данагийнхан дүр тоглосон жүжигчин Dominic Dunn нар хоёулаа киноны франчайзын гэрээний үеэр амиа алджээ. Жүжигчин O'Rourke дөнгөж 12 наснда нас барсан бол Dunn кино нээлттэй хийснээс ердөө ганцхан хоногийн дараа салсан найз залуугийнхан гарт алагдсан байна. Тэднийг Калифорни дахь оршуулгын газар оршуулжээ. Харин тус киноны 2 дугаар ангийг продюсер Will Sampson найруулсан бөгөөд тэрээр киноны зураг авалтыг үнэхээр чөтгөрийн гэмээр хэмээн дүрсэлж кино хийж дуусгасны дараа үл мэдэх шалтгаанаар нас баржээ. 4. Exorcist бүх цаг үеийн хамгийн алдартай аимшигын кино болох 1970-ад оны Exorcist нь
Зураг авалтын үеэр тохиолдсон хачирхалтай зүйлсээрээ ч мөн алдартай. Тухайлбал Берг Деннингсийн дүр тоглосон Ирландын жүжигчин Джек Макгоура кинонд гарах өөрийн бүх хэсэгтээ тоглож дууснаас хойш хэдхэн хоногийн дараа гэнэт нас баржээ. Мөн киноны зураг авалтын үеэр киноны эффект найруулагч болон харуулын ажилтан хоёр амиа алдаж, ямар ч шалтгаангүйгээр кино багийнхны ажиллаж байсан газарт галаавалзан орчны бүх хэсэг шатжээ. Үүний дараа найруулагч Уильям Фридкин бүх зүйлийн учир шалтгааныг мэдэж, дахин ийм зүйл болохоос сэргийлэн санаартан авчирч үзүүлсэн ч тус болсонгүй. Учир нь тус кинотеатрт гарч байх үед хэд хэдэн үзэгч үзэж байхдаа зүрхний шигдээс болсон байна. 3. Rosemary's Baby 1968 оны Rosemary's Baby киноны зураг авалтын үеэр маш хурдан нэг дүрс буулгажээ. Энэ үеэр аимшигын киноны домогт найруулагч, продюсер Уильям Кастл үл мэдэх загтал хүлээн авч, энэхүү загтал дээр аимшигт өвчин тусаж удаанаар шаналн ялзарч өхнө хэмээн бичсэн байж. Бодлоггүй түүний дээрээс байшин нуран унаж, хүнд мессасалд орон хэдэн сарын турш өвчнөдөө шаналн хэвджээ. Мөн хамгийн хачирхалтай нь киноны хөгжмийг найруулсан Криштоф Комеда тархины гематом өвчний улмаас нас барсан байна. Үүнээс гадна кино багийнхан бүгд хоолны хорлоход орж, киноны өөрийн продюсер гэрте харих замдаа цус харгасан. 2. Psycho бол 1960 онд гарсан хамгийн аимшигтай киноч. Бус кино хийгдэж байх үеэр болсон явдал энэхүү кинотой өршөлтөөц айдас хүрг юм. Мэра Джонс зураг авалтын үеэр алгажээ. Энэ хэргийг кино зураг авалтанд ажиллаж байсан Кеннедийн хаан тимээх залуу үйлдсэн тогтоогдож, тэрээр цагдаа нарт би үүнийг найруулагч Альфред Хичкок зэтгэл төрүүлж уран мөхийн тулд хийсэн хэмээн тайлбарлажээ. Тэр гарсны дараа найруулагч Альфред жүжигчд болон кино багийнханд хандан бид ийхүү киногоо хийж дуусгах сэтэл маш их хүсэл зоригтой боллоо хэмээн хэлсэн байна. 1. The Omen бол сонгодог аимшигын төрлийн кино бөгөөд 1970-ад оны хамгийн алдартай нөлөө бүхий кино юм. Гэсэн ч энэхүү Дамиан хэмээх антихрист үзэл түүхийн түүх зураг авалтанд тохиолдсон зүйлээс болж тийм ч таатай зогсож чадаагүй. Зураг авалт эхлэх үед туслах жүжигчин Григори Пек амиа хорлож, кино багийнхан зураг авалт болж буй газар руу явж байхдаа автобусд орж, кино зохиолчийн сууж явсан нисэх онгоц эрэх замдаа аянган нэрвэлсэн. Үүнээс гадна Пек болон киноны гүйцэтгэх захирлын сууж явсан нисэх онгоц ч аянган зөвхөлж байжээ. Гэхдээ эдгээрийн аль нь ч The Omen кино багийнхан тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал биш юм. Багийнхан зураг авалтын нэг газараас нөгөө рүү хувийн нисэх онгоцоор зорчихоор шийджээ. Харин нисэх онгоц дөнгөж хөөрснөхийн дараа шууд газар дунан осолдож, хурдны зам дээр явж байсан машиныг мөргөн маш том осол болжээ. Онгоцонд сууж явсан кино багийн бүх хүн амиа алдсан байна. Энэ явдлаас үүдэн уг киноны тухай ямар ч зар сурталчилгаа гаргаагүй гэдэг.